За энэ 16 зориулаад сөүлээд авсан фото зургуудаа оруулаад ийм Монголоор аялцахыг гэсэн календар гаргая гэж бас амласан. Тэрнийхээ дагуу өнөөдрийн календар маань одоо энэ манад хэвлэгдээд бэлэн болчлоо. Өмнө нь энэ 12 онд одоо энэ бас хуучин зургуудаар ингэ календар гаргаж ирсэн. За тэгээд календарынхаа зургуудын тухайг товчхон бас тодруулаад хэлчихье гэж бодож байна. Энэ өрний зураг бол Хөвсгөл аймгийн их үзэсгэлэнтэй сайхан байгаль хордлон сардгийн нуруу юм байгаа. Энэ зургийг энэ одоо 100 авсан юм байгаа. За энэ бол асрал тайрхан алтан өлгийн уулан дээр гараад би тэр уулнаас авсан зураг, энэ хавар авсан зураг байгаа. За энэ бол Алтай таван богдо. За энэ бол 12 оны зураг. Ерөнхий сайд болоод ажлаа хийж ах завсраа миний авсан одоо анхны зураг. Монголын хамгийн өндөр хайрхан Алтай таван богд хүүтний оргилтойгоо ингэ байж байгаа. За энэ бол бүүрэн өрийн зураг байгаа. Манай Монголын хамгийн зүүн талд оршдог их сайхан нуур, усанд нь үнэхээр орж бол усанд нь ороход их тохиромжтой, ийм гоё илстэй гоё нуур байгаа. Энэ нууранд би 3 жил одоо очиж амарч байгаамаа. Амарсан юм аа. За энэ бол энэ 100 зориуд Хөвсгөлийг зорж очихдаа авсан. Хөвсгөлийн улаан уул сумын нутагт байдаг хордлон сардгийн нурууны нэг хэсэг. За тэгээ Монгоши хавцал гэдэг ийм хавцал маш их нарийнхан ийм хавцлаар одоо энэ урсаж байгаа голын зураг. За энэ намар Говьалтай аймагт авсан зураг буюу энэ байна бол Бурхан буудаа уул байгаа. Биднийг очиход маш ийм гоё үзэсгэлэнтэй. Уулынхаа одоо бэлд одоо ингээд манай татцсан юм байсан юм аа. Энэ бол өндөр гоё зураг байна. За энэ бол бас 13 онд Өвөрхангай аймагт ерөнхий сайд байхдаа ажиллаж байхдаа нэг ороо 8 нуурын хажууд орчих хоноод өглөө нь гарч авсан зургийн намрын зураг байгаа. Өвөрхангай аймгийн 8 нуурын зураг. За энэ бол бас их төвөгтэй зураг байгаа. Энэ бол бид нар Булган аймгийн Худаг өндөр сум ерөөсөө энэ уулын цаатал дээр байгаа. Энэ бараг зарим нь харагдаж байна. Худаг өндөр суман дээр засгийн газрын хурал хийж буцах замдаа би энэ голын зургийг аваадахыг ингээд сэлэн мөрний зургийг авсан. Энэ бас их үзэсгэлэнтэй газар байна. За энэ бол Хэрмэн цавын зураг байгаа. Хэрмэн цавын зургийг Батболдын засгийн газрын үед Өмнөговь аймгийн Баяндалаа суман засгийн газрын хурлыг хийгээ буцах замдаа би бас зориуд энэ одоо Хэрмэн цаваар дайрч авсан юм зураг. За энэ бол энэ зүүн Увс аймагт очиод би 17-8 жилийн өмнө очиж байсан энэ Хархиагийн ууланд байдаг олон нуур гэдэг газар. Яг энэ амын болохоор Аршааны ам гэдэг. Энэ Аршааны ам гэдгээр ингэж өгсөж одоо энэ миний зааж байгаа энд бол мөнгө цастай уул байгаа. Тэгээ тэнд хүрээд одоо дарсан зураг. Энэ бол үнэхээр бас Монголын сайхан үзэсгэлэнтэй байгаад ийшээгээ бол Хархиагийн одоо гоё цастай өрөмлөөр байдаг юм аа. За энэ бол бас энэ зүүн Дундгов аймагт Өлзийт суманд очиж авсан цагаан суургийн зураг. За Өлзийтийн одоо Өлзийт сумын бас бүтээн байгуулалтад танилцах явцдаа хажуу тийш давхиж одоо очиж авсан зураг байна. За энэ ерөнхий сайд байхдаа Баянхонгор аймагт ажиллаад тэгээд оройн одоо би аймгийн төв дээр хонмооргүй байсаахан уулын хажууд очиж хонъёгээд тэгээд өглөө босож авсан зураг буюу их богд уулын зураг. Энэ бас их тийм сайхан хайрхан байгаа. За энэ бол энэ жил Увсын 90 жилд явах замдаа Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын нутагт байдаг Улаагчны хар нуурын яг би их олуудаа очсон байгаа. Тэгээд тэрнийг энэ жил очиж бас нэлээд одоо ингээд цас орцсон энэ дээр ингээд 7 сард явах цас орцсон нэг жоохон тийм хүүтүй таарсан. Тэгээд ийм гоё цастай, ийм сайхан уул, тэгээд нууртай, элстэй ийм их гоё байгальтай энийг бол бас авсан. Ийм одоо 13 зургаараа ийм Монголоор аялцгаа гэсэн ийм альбом гаргалаа. За тэгээд дэлгүүрүүдээр бас нэг 30,000 төгрөгтэй гарах байхаа. Гол нь би нэг зарах гэж бас их улаар өгмаа. Бас ганц өргөн цагаан сарынхаа биелгэнд оруулаад өгөө. Ер нь одоо Монголын сайхан байгалыг бас ингэж цаасан дээр ингэж өөрийнхөө гараар авсан фото зургаараа мөнгөлий гэсэн хүсэл маань бас 16 онд бас биелж байгаамаа. Тэгээ та бүхнийг Монголоор сайхан аялахыг би уриалж байна.